IC-ийн мэдээллийн сайт мэдээллийг төрийн ордноос дамжуулж байна. За, Монголын Эрчис Ойл компани нь Оросын албаны улсын Роснефть компанитай хамтран Чингис хаан чөчөд буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулах шийдвэрийг бол ийм хилцээрийг бол засгийн газар хооронд хийж байгаа юм байна. За, энийг бол улсын хурлтай зөвшөөрлөсгөөр оруулж ирсэн. За, энэ асуудлыг бол IC-ийн мэдээллийн сайт мэдээлсэн. За, энэ талаар өнөөдөр улсын хурлын гишүүдээс байр суурийг нь асууж байна. За, таны хувьд энэ засгийн газар хооронд энэ хилцээрийг дэмжиж байгаа юу? За, улсын хурл энэ үед түүхэн хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна гэж үзэж байгаа. За энэ дээр бол нэгдүгээрт зарим гишүүд бол засгийн газар хоорондын ажлыг их хурл руу авчирж гин гэж үзэж байна те. Түүгээрээ хийхгүй яасан гэж үзэж байгаа гишүүд байна. Гэтэл тийм байхыг үгүйсэхгүй нэгэн засгийн ажил гэдгээр. Гэхдээ засгийн ажилгээ түүгээрээ одоо юу хийгээд байгаа гэж бас бид нар хянж явах үүрэгтэй байхгүй юу. Тэр утгаараа оруулж ирснийг нь бол би зөв гэж харж байгаа. Магадгүй их хурл руу оруулахгүйгээр түүгээр нь баталсан бол энэ дотор ч одоо бас баталж болохгүй юм асуудлууд орцсон байсан биз дээ. Гэдэг агуулгаар би бол их хурл руу оруулж ирсэнд нь бол нэгдүгээр талархаж байна. За доторх асуудалтай холбоотой зүйл дээр бол зарим одоо гишүүд илэрхийлж байгаа байр суурьтай бол ижлэгэн байгаа. За нэгдүгээрт нөгөө олон улсын гэрээ хэлцээр гэж бас нэг юм стандарт байгаа тий. Тэр гэрээ хэлцээрийн стандартыг ер нь жоохон тий зөрчсөн юм шүү гэдэг асуудал тавьж байна. Яа тэгвэл за магадгүй тэр энэ гэрээтэй холбоотой би жоохон хойноос нь ярьчлаа. Асуудал үүсгэхэд гээл ингэхэд тий зөвхөн Оросын албаны улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын арбитраар шийднэ гэдэг чинь өөрөө нөгөө олон улсын гэрээ конвенцтай одоо тэр стандарт юу нийцж байгаа эсэх гэдэг нэг асуудал. За хоёрт бол за одоо 2-3 асуудал юм тийм үү нөгөө төлшийг ингэж 20 жилийн хугацаатай нийлүүлнэ гэдэг. Гэтэл бид нар чинь өстой баг 2015 оноос хойш те нөгөө нефтний үйлдвэр барих гал өстой маха идэж хүсэж зулгааж байгаа штэ. 1.2 тэрбум долларын те зээл аваад хийхийг завцсан боловч одоо ямар хүчин зүйлээсээ болдгийг би мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ сунаад одоо тэр нь хүрхээ байлаа 400 баг 30 сая орчим долларыг нэмж гаргаж бариад ингээд бөөн ажил болоод тэнд нэг үйлдвэр барих гэдэг. Тэгээ тэр үйлдвэрээс гарах тэр түлшээ бид нар тэгээд одоо хаашаа хинд өгөх юм бэ? Өөрийнхөө одоо машиныг өөрт байгаа түлшээрээ цэнгэлэхгүй бол одоо бид нар яах юм бэ гэдэг маш том асуулт үүсэж байна те. За дээрэс нь энэ бол дахиад нөгөө улсын Монгол улсын үндэсний аюулгүй байдал хараат бустай холбоотой асуудал үүсэж байна те. Бид нар одоо ярих юм байхгүй нэг нөгөө үл гэдэг чинь Монгол улс шүү дээ. Би даасан тусгаар улс. За эрчим хүчнээс хараат. За төмөр зам те хамтарсан гэдэг. Ингээд олон асуудал байгаа боловч одоо ганц нөгөө өөрөө би даа шийдвэр гаргадаг нөгөө одоо хөдөөний амьдралаар зөвлөх юм бол ганц одоо унаага те ганц одоо өөрийнхөө унааг хизээ унах хэсгээ одоо бусдаар заалгадаг болох л хэмжээний ноцтой асуудал байхгүй юу. Энд чинь ганц морьтой хүн Монгол улс одоо Монгол иргэд маань ямар ч ядуу байсан те хичнээн ядуу байсан ч өөрийнхөө ганц унааг бол хүнээр заалгахгүй унаа явдсан штэ Монгол иргэд Монгол түмэн маань. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингэж харьцуулах юм бол одоо тий одоо ганцтай унаагаа хизээ яаж унах уу гэдгээл одоо тий бусад улсаас асуух хэмжээний ийм л юм цаана байгаа. Үр дагавар. За тэгээд энэ дэд бүтцтэй холбоотой тэр Чингис зочд буудлын Чингис нисэх буудлын дэд бүтцийг бас удирдна гэдэг чинь дахиад тэг хизээ юу нисэх хөв нөгөө морио унж болох юм уу юу гэдэг зөвшөөрөл авах юм уу хизээ морио унах уу гэдгийг асуух юм уу ийм байдал руу орж ийн гэж харж байгаа. Тэгэхээр таны хувьд бол дэмжихгүй байгаа. Энэ бол нөгөө үндэсний аюулгүй байдал тийм ээ одоо агаарын тээвэр бол үндэсний аюулгүй байдалтай одоо чухал холбогдолтой ийм салбар шүү дээ. Гэтэл нэг салбараа ингээд нэг улсын харьяанд авааччлаа л гэдэг ийм шүүмжил байгаа. Энэ дээр ер нь нөгөө 20 жил түвш нийлүүлэх дээрээ биш энэ лүгээ хүн анхаарах шаардлагатай юм болов уу гэж хараад байна. Тэгэлгүй байх уу? Тэгэхээр чинь яг цаад утгаараа эн чинь тусгаар тогтносон тий Монгол улс чинь бас нэг өөрийн гэсэн унаатай байна. Тэр унаанда хизээ юугаа хийгээд унаад явах нь бол өөрснийх нь л асуудал байх хэвээр. Тэгэхээр яг үрий чи хэлж байгаа бол цаад далд одоо аюул нь бол тэр байна. Үндэсний эрх ашиг те үндэсний аюулгүй байдал эдийн засгийн хэрэгчлөө гэдэг ийм том асуудлууд бол ард дээр нь явж байгаа. Тэр талаас нь л бид нар харах хэрэгтэй. Тэр талаас нь сэрэмжлэх хэрэгтэй. Тэгээ чинь ер нь баг хизээч дуусахгүй шахам те ямарваа цуцалсан ч гэсэн баг туслагдахгүй ууч юм шиг те ингээд ийм ер нь энэ би одоо нөгөө ярианыхаа ихэнд хэлдэг олон улсын гэрээ хэлцээрийн тэр зарчим дүрм журмыг ер нь зөрчиж байгаа эсэхийг бид нар сайн харах хэрэгтэй.
Та нэг хүн амын орлогын албан татварыг 1% болгох ийм санаачлагыг гаргаад одоо хуулийн төсөл боловсруулна гэдгийг мэдэгдээд явж байгаа. Зарим нь бол одоо энэ бол боломжгүй гэж салбарын сайдаас нь эхлээд бас байр суурь илэрхийлээд байна. Тэр энэ бас процесс чи яаж явагдаж байна? Та энэ хуулийн төсөл олохгүй урагшлуулж энэ ажил чи яаж явагдаж Аа тэгж байгаа урагшлуулж байгаа бүлгийн гишүүд бол баг ихэнх нь дэмжинэ гэж байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгээ бас бид нар одоо бүлгийнхаа зөвлөхөттэй хамтраад яг энэ төсөл дээр одоо суугаад ерөнхийдөө эхэлж байна. Эхний ээлжинд бол мэдээллүүдэд цуглуулж байна. За ер нь өмнө нь бол бас энэ талаар мэдээлэл авцсан байсан сангийн яамнаас тодорхой хэмжээнд жишээлбэл одоо яг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хідэн ажилтан байна вэ гэдэг би одоо ярианд зөндөө ярьсан. За 700 тэр чинь нэг 50-60 орчим байсан баха 1000 хүн төлдөг юм байлээ. Тэгээ тэр хүмүүсийн 50% буюу 390 орчим мянган гихт чинь нөгөө голч цалин буюу 2.2 саяас бага цалин авдаг юм байлээ. Нэгт тэгэхээр энэ бол яг тэр орлогын зөрүү нь бол 2.5 их найт төгрөг болохын хэрвээ бид нар иргэддээ энэ 1%-ийг нь төлөх боломж олгоод 9%-ийг нь өөрт нь өгж гин гэсэн үг шүү дээ. Карманд нь үлдээж гин гэсэн үг. Тэгэхээр тэр бол 2.5 их найт төгрөгийн л асуудал байгаа. За нөгөө хийх хүн бол аргаа олно гэдэг шиг те яаж л яаж хийх бүрэн боломж байгаа. Одоо бид нар санаж байгаа шүү дээ хизээч химнийгээд байгаа те. Химнэн албан агчид дарга нарыг цөөлж химнийгээд байгаа те. Дарга нарыгаа цөөлмөр байна. Энэ олон магадгүй яамдуудаа ч гэсэн те ер нь бид нар бас нэг тийм дорвтой өөрчлөлт юмэр байна. Дорвтой. Нөгөө нэг чухам хүү алсын хараа 20 50 гэдэг энэ дэр чинь зүгээр баахан юм тусгацсан байгаа шүү дээ. Төрийн бүтээмжийн сэргэлт энэ төргээ бичсэн. Тэгээд тэр шин сэргэлтийн бодлого гэдээ бас гаргасан шүү дээ энэ засгийн газар чи оюун эрдэнэ сайд. Тэгээд тэр шин сэргэлтийн бодлого нь ер нь яаж хэрэгжиж байгаа юм? Яаж сэргсэн гэдэг асуулт тавьж байгаа байхгүй. Тэрэн дотор төрийн бүтээмжийн сэргэлт гэж байгаа. Тэн дээр юу гэж байна гэвэл үнэхээр энэ данхар төрөөс татгалзъя гэсэн байхгүй юу? Уг нь. За дээрэс нь бүх намууд бол данхар төрөөс татгалзъя гэсэн. Атал улам нэмж штэ улам нэмж. Тэр нэгдүгээр тэр төрийн бүтцээ багасгая. Тэндээс гарах тэр зардлыг хэмнэ гэсэн үг шүү дээ тий. Нэгт за хоёрт бол энэ төрийн өмчит компаниудыг одоо ерөөсөө бүр хувьчлагын хувьчлаад тий одоо бүр ерөөсөө бүр байхгүй болгох тал руу ормоор байна. Дээрэс нь энэ их олон төрийн барилгууд байна. Энэ төрийн байшин барилгуудаа зармаар байна. Одоо энэ тэг хэрэгтэй хэрэггүй энэ олон барилга байшингуудаасаа салмаар байна. Эн чинь бас тодорхой хэмжээнд орлого оруулна шүү дээ. Тэр энэ дээр ажилламаар байна. За бас нэг одоо ноцтой юм их юм бол энэ төр ерөөсөө одоо жаалж штэ. Жишээлбэл өчигдөр хүн ярьж дуусаагүй байхад л нөгөө засгийн газрын автобаз те 5.8 тэрбумын тендер зарласан биз дээ. Атал тэр зургийг ингээ харсан чинь ерөөсө тоосондоо дарагдцсан машинууд. Дээрэс нь ингээд бүтээлэгтэйгээ баг цоошны юм уу гэмээр машинууд ингээд байж байгаа байхгүй юу? Битүү өрцөн. Тэр юу хэлж ийн гэвэл тэрийг нөгөө ашиглал байхгүй учраас түрээслэх гэж бүрсүүлдэ. Түрээслүүлье гэж зар өгч шít. Энд чи юу хэлж ийн гэвэл тэр олон би угаасаа тэр зургийг харахад тоосонд дарагдцсан. Зарим нь бүтээлэгтэй байна гэдэг чинь төдий чинь хэрэглэхгүй байна гэсэн. Ашиглагдахгүй байна гэсэн. Энэ юу хэлж ийн гэвэл ашиглахгүй, хэрэглэхгүй баах юмыг татвар төлөгчдийн мөнгөөр авцсан байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ сүүлдээ бүр аргаа бараад түрээслэх тухай ярьж шít. Тэр нөгөө машин түрээслүүлж бизнес хийж тэгээ одоо иргэдийг цалинжуулж байгаа тэр компаниуд маань яах юм бэ? Түр ингээд тэр компаниудтайгаа өрсөлдөөд тэгээ өөрийнхөө мөнгөөр аваагүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр авчаад бизнес хийгээд идэг. Гэтэл нөгөө нэг одоо бизнес эрхлэгч хөөрхий маха идэж банкнаас зээл аваад бизнес хийгээд идэг. Тэр хин ялах юм бэ гэдэг асуулт аюу эвгүүд тавьж байгаа байхгүй. Тэгээ яг өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол яг таны ярьж байгаас эсрэг байгаа шүү дээ бүх зүйл. Одоо өнөөдөр хамтарсан засгийн газар байгуулдаг 3 намын боловсон хүчиг гурвангийн бүтээмжийн одоо хяналт хариуцсан гэл ингээ янз бүрийн менежерийн албан тушаа шинэ оронтой зөвлөл комисс байгуулаад ингээ бүгдэн дээр нь томилоо явж штий одоо энэ бол өөрөө бас хууль зөрчсөн үйлчилгээ юм байл шүү дээ тийм. Тийм ер нь бол одоо улс төрийн нам маань өөрөө би бол ер нь байнга хэлдэг. Улс төрийн намуудад асуудал асар их байна. Ер нь бол эцсийст улс төрийн намуудад л байна. Биднэрт өөрсөнд маань байна. Би ч бас ардсан нам шүү. Юу гэвэл энэ улс төрийн намыг одоо төрийн алба горилгчдын институт болгоод байгаа байхгүй юу? Төрийн алба горилоод ингээд намд яваад байна штэ. Зүй нь бол нам гэдэг чинь нөгөө үжил баримтлаа бодлого болгож түүнийг хэрэгжүүлэх ийм л үндсэн үүрэгтэй байхгүй юу? Уг нь атал ингээд хитрхи ийм төрийн алба горилгчдын
институт суулгаад байна. Гэхдээ мэдээж альва нам сонгуульд ялахаар тэр бодлого хэрэгжүүлэхийн тулд мэдээж одоо тодорхой хэмжээнд тэр бодлогыг нь авч явах тэр болсон хүчин маш шаардлагатай юу шаардлагатай. Гэхдээ нэг зохис тарьцаа гэж байх хэрэгтэй. Уламжлалт анхаагаад. Тий, уламжлалт анхаагаад тэгэхээр тэр намуудад байгаа тэр төрийн алба гориглогчдын тоогийн өөрснийг нь багасгаа. Зохис тарьцаагаа авч яваа. Одоо 20-30% үед юм уу те. Тэгэхгүй намд явж байгаа бүх хүнд төрийн албыг ингээд өгнө гэвэл эн чинь тэр төрөө болохгүй байхгүй юу. Тэр талаасаа бид нар одоо сэтгэж нэгэн шинжил хийх гэж байгаа бол энэ тал руугаа бас нэлээд дөрвтэй шинжилгээ хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд эрхийн цагт тэр 2.5 их найд бол дороо гарна шүү дээ. Ерөөсө төсөв тодтгол хийж болохгүй ямар ч арга байхгүй гэдсэн санаж байна уу? Хасах юм юу ч байхгүй гэдгийгсэн. 2.6-г билүү хасаал оруулаад ирсэн хэдхэн цагийн дотор. Тийм биз дээ та бүхэн санаж байгаа шүү дээ. Боломжгүй л гэсэн боломжтой. Үн буурахгүй л гэсэн үн буурчлаа. Энэ үн буураад ингээд Монгол улсын эдийн засаг ингээд байгаагийн одоо ачааг нь иргэд өөрөд байгаа байхгүй юу? Энэ их инфляцид идэгдсэн тэгээ энэ их үнийн хөөрөгдөл болсон энэ орчинд тэр Монгол хүний авч байгаа цалин ерөөсөө амьдралд нь огт хүрэлцэхгүй байгаа байхгүй бүр огт. Тэгээд тэр нэг үлдээх гээд байгаа тэр 9% нэг шуудаа будаа нэг шуудаа гурил болж очивол тэр чинь маш том дэмжлэг болох гэдэг байгаа байхгүй юу одоо бусад орныхын шиг те тэр их мөнгө илүү гараал тэрийгээр нь бараг бизнес би цалингийн тухай ярьж байна те орлогонд бизнес арилжаа хийгээл энэ тэнд хувьцаа худалдаж авах боломж яг үнэндээ бол байхгүй л те хөрх юмд эцээ тэр будаа гурилын үнийг нь л үлдээ ихдэг юм л яриа шүү дээ нэг их мөнгө үлдээх гэж байгаа юм шиг те Тий. За баярлалаа. Тий.